Бааб гэдэг нь үд хаалга гэсэн утгатай. Бааб бол бас шинэ Вантус буюу орчлон ертөнцийн Бурхны Вантус руу хүмүүсийг хүргэх үд хаалга байлаа. Бурхнаас өгөгдсөн зарыг хүмүүс түгээн зарлах үедээ Бааб 25 настай байв. Ширааз хэмээх Ираны өмнө зүгт орших үзэгсэлэнт хотод Бааб мэндэлжээ. Ираны хүмүүс Мухаммедийн дагалдагч нар байсан тул тэр оронд их л түгээмэл хэрэглэгддэг нэгэн нэрийг түүнд эцэг их нь хайрлажээ. Түүнийг Али Мухаммед гэдэг байсан бөгөөд тэрээр зөнж мэрэгэн Мухаммедийн удмын хүн байв. Баабын эцэг нь түүний төрсний дараахан удалгүй нас барсан тул Бааб ихийнхээ талын авга ахындаа өсөн бойжжээ. Бага байхад нь түүний Коран болон анхан шатны эрдэм залгуулахаар сургуульд явуулжээ. Гэвч Бааб багаасаа ерөөсийн хүүхэд байв. Тэрээр үргэлж ярвагтай, айхтар ухаалаг асуултууд багштаа тавьж, асуултуудаа өөрөө зөв оновчтой хариулт өгч байлаа. Томчуудын гайхшлыг төрүүлж байлаа. Бусад хүүхдүүд тоглож наадаж байхад тэрээр ямар нэгэн модны сүүдэрт эсвэл өөр нэгэн чимээ аниргүй газар суун мөргөл думбчсан байх нь олонтой байв. Хожим түүнийг өөрийгөө Бурхны тодруулаг чимээ нээн зарлахад авгах багш хоёр нь итгэсэн ажээ. Яагаад гэвэл тэд хар багаас нь түүний ер бүсийн увцыг мэдэрч байсан юм. Баабын авгах тэрч бүхэл Бурхны үйл хэргийн төлөө амнасаа алдсан юм. Бааб өөрийгөө Бурхны элч хэмээн зарлахаас өмнө Коран судар болон бусад ариун заншлын дагуу лалын шишний амлагдсан элч удахгүй ирнэ хэмээн итгэн хүлээж байсан хоёр алдарт багш байлаа. Тэр хоёр багш нь Шейх Ахмад болон түүний шилдэгч Сиед Казим нар байсан юм. Тэд эрдэм номтой мэрэгэн хүмүүс байсан тул олон хүмүүс тэдэнд итгэж амлагдсан элчийг хүлээн авахд өөрсдийгөө бэлтгэхээр амлаж байжээ. Сиед Казим нас барахад түүний шавнаар олон зүгт таран амлагдсан элчийн эрэлт гаржээ. Тэдний хэд хэдэн хүн сайн санаат эрдэм номтой Мулла Хусейн хэмээгч залуугийн өдөр дэмжийн дор 40 хоног мөргөл үлдээж мацаг барсны дараа Ширааз хүрэх замд гарчээ. Бурхан тэдний мөргөлд хариулгээ. Ширааз хотын хаалганы хажууд Мулла Хусейн нүднээс очиж цацруулсан нэгэн сайхан залуу түүнийг угтан айсууг харж түүнтэй танилцжээ. Энэ залуу Бааб өөрөө байлаа. Тэрээр Мулла Хусейныг гэртээ урин 1844 оны 5 сарын 23-ны шөнө одоогоос бараг 125 жилийн өмнө өөрийгөө Бурхны амлагдсан элч хэмээн зарлан тунхилжээ. Баабын дүрийг анх Шираазын хаалганы хажууд олж харсан тэр цагаас хойш Мулла Хусейн зүрх сэтгэлэн догдолж Баабд яахын аргагүй татагдсан хэдийж Баабаас ямар нэгэн нотгоо хүсэж байлаа. Бурхны тодруулагчийн мутраас ундран гарах тэнгэрлэг шүлэг мөрүүдээс өөр юу түүний үннийг нотлох вүлээ хэмээн Бааб хэлээд гартаа үзэг цаас барин анхныхаа ариун сургаалыг туурж эхэллээ. Бааб хэдий амьдралаа хэсхэн хугацаанд л сургуульд явснаас өөр ямарч боловсрал эзэмшээгүйч бусад тодруулагч нарын адил Бурхнаас заяагдсан гүн гүнзгий мэдлэгтэй байлаа. Тэрээр маш хурдан бичиж туурж байсан ба бичиж байхдаа бадаг мөрүүдээ ийдэг хоолоогоор уянгуулан дуулж байв. Мулла Хусейн үүнээс өөр ямар ч нотлохооны хэрэг байсангүй. Тэрээр нүдэндээ нулимстайгаар Бурхны тодруулагчийн өмнө сөхрөн сөгдөв. Мулла Хусейн хүү Баабын анхны дагалдагч болов. Бааб түнд Бабул Бааб буюу үүд хаалганы үүд гэсэн өргөмжлөл хүртээжээ. Тэр шинэ эрен үеийн эхлэл шүн байсан бөгөөд бахан хуйлан тэр жилээс эхэлдэг юм. Удсанчгүй олон хүмүүс Баабд итгэх болов. Зарим нь түүнтэй уулзаж, зарим нь түүний ариун сургаалаас уншиж итгэсэн бол зарим нь түүнийг зүүд нойрондоо үзэн итгэх болжээ. Бурхны тодруулагч бол яг л нартай адил юм. Нар мандахад унтаж байгаа хүмүүсээс бусад бүх хүн тэр нарыг олж хардаг. Нойрсож байгаа хүмүүс ч хүртэл нарны гэрэлд гялбан эрт орой хизээ нэгэн цаг цэрэх болдог. Баабын сургаал анх Ираны хүн ардад хөгжээ. Гэвч бусад орны лалын шашинтнууд амлагдсан элч ирсэн гэдгийг арай мэдээгүй байлаа. Тиймээс Мека хотод олон мянган лалын шашинтнууд мөргөл үлдэхээр цуглахад Бааб лалын шишний энэхүү ариун газар руу аялж хүмүүс хүсэн хүлээсэн амлагдсан элч
Баабыг биеэр ирлээ гэж зарлахаар явжээ. Хинч түүнийг сонсоогүй боловч Бааб өөрийн тунхаглаа инхүү гүйцээсэн юм. Бааб төрлөх нутагтаа буцаж ирэхэд түүнийг баривчлахаар ирсэн хэсэг цэргүүттэй таарчээ. Хит даврагч Муланаар шин шүтлэг түүхийг хүсээгүүтэл ийм тушаал гаргуулсан ажээ. Тэдгээр Муланаар гэгэн Баабын цээжинд асан дүрлцэж байсан Бурхны гэрлийг унтраахын тулд чадах бүхнийг хийж байлаа. Тэр өдрөөс хойш Бааб олон ч зовлон бэрхшээл амсах тавилантай байжээ. Түүний богинохон боловч гэгэн амьдралыг ихэнхдээ шорон гянданд өнгөрч хоёр ч удаа түүний хүйтэн сэрүүн уур амьсгалтай уулсын дунд байрлах шоронгууд руу цөлж байжээ. Гэвч гав дөнгө шорон гяндан Бурхны дуудлага түүхийг зогсоож чадахгүйгээр барах уу? Бааб шоронд байсан ч түүний богинохон хугацаанд дотор мянган хүн үйл хэргийнхээ төлөө амнасаа зориулжээ. Баабыг хорохоор шийдсэн тэр үед Бааб дөнгөж 31 настай байлаа. Бурхны замналд амнасаа алдах болно гэдгээ тэрээр сайн мэдэж байв. Тийм ч учраас тэрээр дэлхийн хүмүүс амьдралынхаа утга учирыг тайлж Бурхан болон түүний мөнхийн оронд хандахын төлөө өөрийн амнасаа зориулахдаа баяртай байв. Бааб 1850 оны 7 дугаар сарын 9-ний өдөр амнасаа алджээ. Өглөө түүнийг цаазын тавцсан руу авч явахаар тушаал гүйцэтгэгч нэгэн занг шоронгийн өрөөнд орж иржээ. Баабын үед өөрийн нэгэн шавьтай ярилцаж түүгээр сүүлчийнхээ заавар захиасыг бичүүлж байлаа. Занг түүн заазлагдах цаг ирлээ. Гадаа талбай дээр цэргүүд бэлэн болцохоо зогсож байна хэмээн хэлв. Бааб шавьтайгаа ярьж хараахан дуусаагүйд л явж чадахгүй гэж хэлэхэд занг дооглонгүй нээж хоригдлох хүн яах эсгээ шийдэх хэрэг байхгүй хэмээжээ. Түүнийг хүчээр авч явсан боловч энэ дэлхий дээр гүйцэтгэх үүрэг дуусаагүй байх цагт энэ дэлхийн ямар ч хүч түүний хүслийг эсэргүүцэж үлж чадна гэж Бааб хэлж байв. Нөгөөх занг үгэнд нь ямар ч анхаарал хандуулсангүй түүнийг талбайраа аваачжээ. Яг энэ үед Баабын нэгэн дагалдагч Мухаммед Али Зүнүзи хэмээн залуу гэнэт урагш төрөн гарч ирж хайртснийхөө хөлд цөхрөн Мухаммед Али Зүнүзи уйлан түүний өмнө авч явахыг гуйжээ. Талбай дээр цэргүүд Баабыг буутахаар бэлэн зогсож байлаа. Мөн олон ч ард түмэн цугласан байв. Тэд бүгд Бааб болон түүний шавь хоёрыг хооронд хэрхэн холбож байхыг анхааралтай ажиглаж байлаа. Тэр хоёрыг олсоор хооронд нь холбохдоо шавийнхын толгой хайртснийхэн цээжийг налсан байхаар холбожээ. Ингээд агуу мөч ирэв. Бөмбөр игшиглэж бүрэндүү цуурайтан бүрэндүү намтахад галлаад гэсэн аимшиг тохиол сонсогдлоо. Бууга шагаан өнөлсөн 100 цэргүүд гохоод арав. Бүх талбайгаар дүүрэн маш их утаа униарвалж дарийн үнэр хаасаагүй ханхалж байлаа. Хэсэг хугацааны дараа утаа замхравч ер бусын гайхаж төрүүлмэр зүйл тохиолдсон байв. Юу вэ гэхээр Баабын уул мөрөлдсөнгүй харин түүний шав ганцаар ганц суманд өртөөгөө зогсож байлаа. Хин ч юу ч гэж бодхоо мэдгүй дэмийл алмаарч олон хүмүүсийн чидийн зүйл болж Бааб тэнгэр рүү явжээ гэж ярилцаж байв. Галсан цэргүүд амьдралдаа хизээч юм үзээгүй тул бүр гайхаж хоцров. Бүх занг нарыг янз янзын чигтэлгээж Баабыг хайлгав. Баабыг анх шоронгоос талбайраа авчирсан нөгөөх занг түүнийг шоронгийн өрөөндөө тайван суугаад урд нь таслагдсан яриагаа өргөжлүүлж байхыг олжээ. Бааб занг руу харан инээмсэглэж энэ орчлонд гүйцэтгэх түүний үүрэг гүйцэд биеллээ гэд одоо би номлол сургаалынхаа үннийг нотохын төлөө амнасаа золиослоход бэлэн боллоо гэв. Баабыг буутахаар дахин талбараа аваачихад нөгөө занг ихэд уурлан хилэгнэж ийм гэмгүй ариун залуугийн амьдралыг хороох хэрэгт оролцохыг хүсэхгүй байна хэмээн цэргүүдийн хамт татгалцсан тул тушаал гүйцэлдүүлэхээр өөр хороо цэрэг дууджээ. Энэ удаа 100 бууны сум Бааб ба түүний үнэн шавийн бийсийг нэвт буудав. Түүний сайхан царин суманд өртсөнгүй хүн төрлөختний шинэ эрен цагийн эхлэлийг зарлан тунхаглахын төлөө амь насаа зориулсан хүний аз жаргалтай амар тайван нэмсэглэл нүүрэн дээр нь тодорч байлаа. Бааб бээр
Бурхны агуу тодруулагч байв. Өөрийн бүхий сургаал бичмэлдээ тэрээр өөрийн альчлалын гол зорилго нь бүх цаг үеийн Бурхны амлагдсан элч удахгүй заларна гэсэн баярт мэдээг авч ирэхэд оршно гэж хэлдэг байв. Бурхны тунхаглах тэр хүмүүнийг танин мэдгүй өнгөрөхүй хэмээн дагалдагч нартай анхааруулдаг байлаа. Тэрээр шав нартай захихдаа бүх юм ойрхон огоорч түүний илгээмжийг хүлээн авангуудаа түүнийг дагах хэрэгтэй гэжээ. Баба өөрийн амьдралыг зүрх сэтгэлийг хайрт Бурхны тунхаглах тэр хүмүүний төлөө золиослохыг хичээнгүлэн хүссэн мөргөл уншлах зохиосон бөгөөд тэрч бүхэл өөрийн бичмэл туйруулдаа Бахаулагийн эмч журмыг зөвнөн бэлэгдэж Бахаулаг дагсан тэр хүмүүн буянтай болоё гэсэн байдаг ажээ. Бабын мөргөлүүдэд Бурхан хариу илгээж түүний амлалт биелэгдсэн билээ. Бабын тунхаглаас хойш 19 жилийн дараа Бахаула хэмээгч өөрийгөө өнгөрсөн үеийн Бурхны тодруулагч нарын зөгнөн амлсан амлагдсан элч гэдгээ их зарлан тунхагласан юм. Бахаула 1863 оны 4 сарын 21-ний өдөр Бахаула бээр Балар эртний цагаас Бурхны бүх зөнж зориг, амлалт, Бурхны элч нарын найдан санагалтсан хүсэл тэмүүлэл нь болсон үүдэл нээлт хүн төрлөختөнд илчлэгдэн сойрхлоо гэж дэлхийн ертөнцид зарласан юм. Бахаула өөрийн энэхүү гайхамшигт тунхаглаа хийхдээ 2 хүчрэх хааны гарт хоригдож хамгийн адислагдсан зэлүүд газар гэгддэг Ака хотод цөлөгдсөн байжээ. Энэ тунхаглаас 46 жилийн өмнө Бахаула Ираны хааны бараа болгож нэгэн язгууртан сайдын гэр төржээ. Хүмүүр Бахаулаг хар нялхаасаа бусад хүүхдүүдээс гоц онцгой байсныг ажиглан мэдсэн байсан боловч энэ гайхамшигт хүү удахгүй хүн төрлөختний хувь тавиланг өөрчлөнө гэдгийг мэдээгүй байлаа. 14 настайдаа Бахаула аль хэдийн өөрийн мэдлэг мэрэгэн ухаанаараа хааны ордонд алдарсан байжээ. Эцэг нь 22 настай байхад нь нас барсан ажээ. Засгийн газар түүнийг эцгийнхээ тушаал хэрмийг өвлөн авахыг хүсч байсан бөгөөд энэ авьяастай залуу маш сайн сайд болно гэж бодож байсан боловч Бахаула энэ дэлхийн үйл явдалд орооцолдон өөрийн цагийг дэмиг үрхийг хүссэнгүй. Бурхны хүний хувьд тэрээр хаан язгууртнуудын амьдралыг хүссэнгүй. Тэрээр хааны ордон болон хааны сайд нарыг орхин хамгаас хүчит Бурханаас өөрт ногдсон замаа дагжээ. Баба өөрийн номлолыг тунхаглахад Бахаула 27 настай байлаа. Тэрээр Бабыг тэр даруй Бурхны тодруулагчаар хүлээн зөвшөөрч удахгүй түүний хамгийн хүчрхэг бөгөөд алдартай дагалдагч нарын нэг болсон юм. Засгийн газар болон хэд даврагч мулаанаар Бабын дагалдагч нарыг хавчин мөшгөж байх тэр үед Бахаула мөн зовлон зүдгүүрийг амсаж байлаа. Тэрээр 2 чудаа шоронд хоригдож нэг удаа түүний хөлийн улнаас нь цус савсран гартал нь ташуур цаваагаар зоддсон юм. Бабын тунхаглалын дараа буюу 9 жилийн хойно Бахаула газар доорх нэгэн харанхуй шоронд хоржээ. Тэнд байсан өрөө нь хаалганаас өөр ямар ч цоорхой нүхгүй айдас төрмөр өрөө байлаа. Энэ шоронд Бахаула 1159 алуурчин хулгайч дээрэмчид ба бусад адгийн гэмт хэрэгтнүүдийн хамт хоригдож байсан бөгөөд түүний хүзүү маш хүнд гинжээр гинжилсэн байсан тул толгойгоо ч өндийлэх чадалгүй байсан ажээ. Энэ Бахаула 4 сарын турш аимшиг зовлон зүдгүүр амссан боловч энэ л үед Бурхны алдар түүний сэтгэл санааг эзэмдсэн юм. Тэрээр хожим нь бичгтээ нэг шүн зүүдэнд нь дараах үгс тал талаас нь цуурайтан сонсогдож байсан тухай дурсан байдаг. Үнэн хүү бид чамайг өөрийн чинь болон биерийн чинь хүчээр ялагч болгон өргөмжлөнө. Бахаула энэ бүх бэрхшээлийг бидний ба ирээдүйн хойч үеийнх маань төлөө амсан тавьдсан юм. Биднийг атгах сэжиг, ялгуурлах хүзэл, хэд даврах хүзлийнхээ хүлээснээс ангижраасаа хэмээн Бахаула хүзүүгээрээ тэр хүнд гинжийг зөөсөн билээ.
Ингээд 4 сарын дараа Бахавлаг харанхуй нэг шоронгоос чөлөөсөн боловч өвг дээцээсээ өвлөн авсан бүхий лэд хөрөнгийг хурааж өвлийн хатуу хүдэнд Багдад руу цөлжээ. Мөс цасны зузаанд хужигдсан уулархаг бартаа замаар Бахавлаа эхнэр хүүхдүүдийн хамт олигтой дулаан хувцгүй 100 бэр газрыг явган туулж Багдад хүрэх ёстой байсан юм. Арай гэж Багдадад ирсэн боловч Бахавлагийн зовлон шаналл үгээр дууссангүй. Хэрвээ тэрээр энэ бүх бэрхшээл айж шантарч байсан бол Ираны шаахын өргөнд тансаг амьдрал думбан байж болох байсан билээ. Гэвч тэрээр Бурхны хэргийн замналд ямар ч хэмжээний зовлон зүдгүүрийг тэсвэрлэн төвчгэд бэлэн байлаа. Бахавлагийн алдар нэр Багдад болон Иракийн бусад хотууд даяар дуурсаж олон хүн тэрхүү цөллөгдсөн хоригдлын Адис Ивэлийг хүртэхээр хаалгыг нь тогшиж байв. Бабын дагалдагчид Иракаас сугларан түүнээс удирдамж Ивэлийг хүсч байлаа. Гэвч түүний нэр алдар татаархсан хүмүүс ч бас байлаа. Тэдний дунд Бахавлагийн хайр халамжин дор амьдарч байсан ч түүнд атаархдаг байсан Бахавлагийн төрсөн дүү Яхия байв. Яхия бодохдоо Бабын дагалдагчид өөрийг нь их хүндлэн дээдлэлдэг тул Бахавлаг замаасаа холдуулчихвал түүнийг удирдлагчаа хэмээн үзэх болно гэж боддог байжээ. Тодруулагчийн эсрэг босноор тэрээр өөрийгөө сөнөөнө гэдгээ ойлгохгүй байлаа. Учир нь ямар ч Бурхны тодруулагч залрахад зөвхөн түүнд л үйлчилж буян үлдсэн хүмүүс жинхэнэ агуу чанарыг олмой. Тэрч бүхэл түүний хамаатан садан хүмүүс ч гэсэн түүний тэнгэрлэг байр суурийг хүлээн зөвшөөрөх ёстой юм. Яагадгүй Бурхны тодруулагч гэдэг бол бүхий л хүмүүсээс хавгүй өндөр гоц бөгөөд хинч түүний байр суурьд хүрч чадахгүй. Өнгөрсөн үеийн тодруулагч нар бүгд ах эгч нартай байсан боловч тэдний нэр нь хүртэл одоо мартагджээ. Яхиягийн явуулга Бабын дагалдагчдын эвнэгдлийг бутрааж энэ Бахавлаг ихэд сэтгэл зовход хүргэжээ. Нэг шин тэрээр хиндэж хиллгүүгээр гэрээ орхон Курдистаны улс руу явжээ. Энэ улсын дунд тэрээр 2 жилийн турш зөвхөн мөргөл бясалгал думбан амьдарчээ. Бахавлаа энд нэгэн жижигхэн агууд маш энгийн хоолоор холлон амьдарч байв. Хинч түүний нэрийг мэдэхгүй, хинч түүний хаанаас ирснийг мэддэггүй байв. Гэвч утсанчгүй Бахавлагийн гэрэлгийгээ харанхуй шүн сар лугай адил Курдистан даяар гэрэлтэж хүн бүр нэргүй хүнний тухай дуулжээ. Энэ бүх хугацаанд түүний гэр бүлийнхэн анд нөхдөнд түүнийг явсанд маш харамсаж хаана байгааг нь мэдэхгүй байлаа. Дараа нь тэд ч мөн Бурхнаас заяасан суу эрдэм бэлэгтэйгээр алдарсан гэгээ нэргүй хүний тухай дуулж Бахавлагийн хүү Абдулхай эцгийнхээ тэр даруй олж таньжээ. Абдулхай эцэгтэй гэр бүл найз нөхдөд эргэн ирэхийг хүссэн загтал бичиж тусгай элчээр илгээжээ. Ийхүү 2 жил мөргөл бясалгал хийснийхээ дараа Бахавлаа Багдадад эргэн ирж түүнтэй хамт мөн Бабын дагалдагч нарт мөн баяр жаргал эргэн иржээ. Түүний ирсэнд ихэд зэвүүцсэн хүмүүс гэвэл Харгис Муланаар болон түүний урагш дүү Яхия байсан юм. Муланаар Бахавлаг Багдадад байлахыг хүссэнгүй. Яагадгүй тэрээр тэнд лалын шашинтнуудын ариун газруудад маш ойр байсан ба мөргөлчлөгөөр ирсэн сүсгнүүд Бахавлагын сүр жавхлан суу бэлэгт нь ихэд татагддаг байлаа. Тэр Стамбулд байж болохгүй нь гэж Муланаар нь санаа алджээ. Түүнийг Адернополь хэмээх жижиг хотод шилжүүлэн цөлөв. Эндээс ч хүртэл түүнийг дахин өөр газар сольжээ. Энэ удаад ариун газар орших Акр хэмээх хотод нүүлгэлээ. Акр бол тэр үедээ насаараа шоронд суух адгийн алуурчин хулгайч их замын дээрэмчдийг хорох тусгай шоронгийн колони хот байжээ. Энэ бол үнэхээр оогутмар газар байсан бөгөөд ирсэн өдрөөс нэглэн Бахавлаа түүний гэр бүл болон найз нөхдийг уу хундааны усаар хавчиж байлаа. Акр дамсан Бахавлагийн бэрхшээл зовлон тооцохын аргагүй. Эхний үе түүний ганцаарнгийн шоронгийн өрөөнд алуурчин дайснуудын дунд хоржээ. Түүнд ямар ч амьдралын наад захын тав тух байгаагүй хэдий ч эндээс Бахавлаа тэр үеийн хамгийн хүчрхэг хаад ноёдод илгээлт явуулж байжээ.
Бурхны үгийг сонсож хаадын хаан эзнийх зарлигийг дагахыг уриалж байлаа. Бурхны тодруулагчаас өөр хин ч ингэж өөрийг нь хорьсон хүмүүстэй хаан хүн зарцсаа хандаж байгаа мэтээр хандаж чадахгүй байлаа. Бахавла өөрийн шоронгийн хан дундаас даян дэлхийн инх тайван ах дүүгийн барилдгааны тугыг өндөрт өргөж дэлхийн бүх хүч чадал хүчээ хавсран түүний эсрэг болсон ч тэр нэгэн шүн зүүдэнд нь Бурхны зөвгнөн хэлсэн ёсоор үүнээс ялагч болж гарчээ. Бахавлагийн зар мянган хүний зүрх сэтгэлийг эзэмдэж тэднийг олонч түүний үйл хэргийн төлөө амнаасаа зориулжээ. Бурхны үгийн хүчээр хийгээд Бахавлагийн дагалдагчдын ач гавьяагаар нэгэн үед янзын нэрэн дор хуваагдсан байлаа. 100 мянган хүмүүс нэг гэр бүлийн гишүүд мэт эв нэгдэлтэй болжээ. Бахавлаг Акрт насаар хорихоор цөлдсөн байсан боловч тэрээр тэнд 9 жил амьдрахаар шийдсэн юм. 9 жил болоход хүний сэтгэлийн өөртөө татах онцгой увцаараа олон найз нөхөдтэй болсон байсан бөгөөд тэр ч байтугай хадуу сэтгэлдээ ялагч хүртэл шоронгоо орхиж явхад татгалзсангүй. Бахавла амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг Акр хотын захад орших нэгэн эдлэн газар өнгөрүүлж 1892 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хурамстын орондоо халин оджээ. Бахавлагийн зар ариун газраас аваад дэлхийн ертөнцийн өнцөг болон бүр түгэн дэлгэрч өнгөрсөн үеийн ариун судруудыг зөгнөл айлдвар инхүү биелв. Буддын сургаалд ариун газрыг өрнөдийн диваажин буюу амлагдсан илж Амитабагийн суудал гэж зөгнсөн байдаг. Еврейчүүдийн хувьд энэ бол Бурхны хууль дэх нэгэн удаа дэлхийд төгсөн амлагдсан газар юм. Христүүд болон лалын шашнтнуудын хувьд ч энэ нь ариун газар гэж олон зууны турш тооцогдож ирсэн бөгөөд энэ нутгийн талаар гайхамшиг зөгнөл байдаг. Акр хотод цөлөгдсөн тэр үеэс эхлэн өнгөрсөн үеийн шашнуудын ариун газар бахаа шүтлгийн дэлхийн төв болсон билээ. Бахавла болбос өмнөх Бурхны тодруулагч нарын зөгнөн айлдаж байсан тэр Бурхны агуу тодруулагч мөн. Тэнгэрлэг шашнууд бүгд л нэг зориг, нэгэн чиглэл тэмүүлж байсан энэ бахаан шүтлэг юм. Тэр бүх шашнуудыг бүгд яг л далайд цутхан буй олон голууд мэд. Гол бүр нь мянган бээрийн газрыг ундаалдаг боловч ямар ч гол нь далай шиг өргөн агуу биш юм аа. Учир нь тэрхүү далай бол эдгээр голуудын уулзар газар ажээ. Бахаа нийгэмлэгт бүх шашны төлөөлөгчид нэгдэж хамтдаа эв нэгдэлтэй болсон билээ. Тэд хэдийгээр дэлхийн 4 өнцөг булангаас ирсэн боловч бүгд л гар гараасаа барилдсан нэгэн агуу ах дүүгийн нөхөрлөл нэгэн шүтлэг нэг. Гэрээс Абдулбаха Бахавла бэр тэнгэрлэг уран барилгач байлаа. Тэрээр хүн төрөлхтний эв нэгдлийн барилгыг босгох гайхамшиг сүрлэг төлөвлөгөө зохиосон бөгөөд энэхүү гигэн барилгынхаа бат бүх суурийг тавьж шаардлагатай бүх материалыг нь сонгон бэлтжээ. Гэвч Бахавла биднийг орхисны дараа энэ гайхамшигт барилгыг хэн босгох байсан юм бэ? Түүний төлөвлөгөө маш төгс бүрэн байсан нь үнэн. Гэвч хичнээн төгсдөг боловсронгуй төсөл байсан ч гэсэн энэ төслийг хэрэгжүүлэн барилгыг нураалгүй босгох маш чадварлаг хүн хэрэгтэй шүү дээ. Ямар ч сайхан төсөл байсан, ямар ч бат бөх суур тавигдсан байсан ч гэсэн барилгын ажлын сайн хянан удирдах чадaltaй хүн байхгүй бол барилгын явц уран барилгачийн боловсруулсан төлөвлөгөөнөөс өөр чиглэл босож магадгүй байлаа. Бахавла тэнгэрт халихынхаа өмнө Бахавла тэнгэрт халихдаа өөрийн тэнгэрлэг төлөвлөгөө гүйцэтгэх үүргийг хүүгийнхээ гарт өгчээ. Тэрээр Абдулха гэрээсийн төвөөр томилж дагалдагч нараа Абдулхагаас удирдамж авч байхыг даалгажээ. Абдулха гэдэг нь алдрын зарц гэсэн өргөмжлөл юм. Тэрээр Бахавлагийн уган хүү байсан бөгөөд 1844 оны 5 дугаар сарын 23-нд Баабурын ариун үргийг тунхагласан тэр шөнө мэндэлжээ. Адис хивэлдэх хүү адислагдсан газар адислагдсан цагт инхүү төржээ. Бахавла газар доор хаймшиг шоронд хоригдож байх үед Абдулха 9 настай байсан бөгөөд хар багаасаа өөрийн хайрт эцгийн зовлон жаргалыг хуваалцаж ирсэн юм. Абдулха Бахавлаг Тегеранаас Багдад хүртэл хүнд хэцүү аян замдан дагалдаж амьдралынхаа 40 жилийг эцгийн хамт шорон цөлгөнд өнгөрүүлжээ.
Абдулха цал буурал боллоо шоронд хоригдож насныхаа намар чөлөөлөгдсөн хэдий ч Бурхны хайр бол түүний амьдралын хамгийн харанхуй өдрүүдэд ч гэсэн аз жаргал хайрладаг байлаа. Тэрээр хамгийн аимшигт муухай шоронч арилхааргүй тийм гүн оюун санааны аз жаргал амсдаг байсан гэдэг. Абдулха тийм аз жаргалыг биднийг бас амсаасаа гэж хүсдэг байсан тул ингэж хэлжээ. Аз жаргал бол хоёр янз байна. Бие махбодын ба оюун санааны. Бие махбодын аз жаргал хязгаар төгсгөлтэй. Үүний туйлын хугацаа 1 өдөр, 1 сар, 1 жил байдаг. Энэ аз жаргал нь ямар ч үр шим өгөхгүй. Харин оюун санааны аз жаргал бол хэн нэгний сэтгэл зүрхэнд Бурхны үнэн хайртай хамт ирж тухайн хүний хүндрэлтний буян сайн сайхан төгс төгөлдөр чанаруудыг эзэмшихэд урайлан дагуулдаг. Тиймээс зүрх сэтгэлийнхээ дэнлүүг хайрын гэрлэр гэрэлтүүлэхийн тулд чадах чинээгээр хичээн чармагт өнгөжээ. Бахаула Багдадд байхдаа Бурхны үгийг Абдулхад нээжээ. Хэдий бага залуу хүүхэд байсан боловч Абдулха эцгийнхээ үнэн мөн чанарыг танин мэдэж Бахаулагийн өлмийн сөвдөн өөрийгөө түүний үйл хэрэг зориулах хүслээ илэрхийлжээ. Тэр өдрөөс эхлэн Абдулха өөрийн амьдралыг Бахаулад үйлчлэх үйлс бүрэн зориулж түүний замналд 5 тухь бүрөө золиослож байлаа. Тэрээр залуу байхдаа Бахаулагийн дагалдагч нарын хайр хүндэтгэлийг хүлээж арай хожим тэдний дунд багш хэмээн алдарсан байна. Бахаула насан өөдвөлж гэрээсийн судар хэмээх гэрээсэл бичгийг үлдээсэн байсан бөгөөд уг гэрээслийг нээж үзвэл Абдулха гэрээсийн төв болон Бахаулагийн сургаалын албан эзний тайлбарлагч байхаар томилсон байсанд бахаачууд их баярлжээ. Гэрээсийн төвөг томилсон явдал бол бахаа шүтлэгийн нэгэн өвөрмөц онцлог юм. Бусад бүх шашных нь үндэслэгч насан өөд болсны дараа тархан бутарч олон хуваагдсан байдаг. Учир нь тухайн Бурхны тодруулагч Тэнгэрт халин отоход түүний дагалдагч нар ямар заавраар явж хэний үгийг дагахаа мэддэггүй байлаа. Тэд Бурхны сургаалыг өөрсдийнхөө ойлгосноор олон янзаар тайлбарлаж энэ нь өнгөрсөн үеийн шашнуудын дагалдагч нарын дунд эвдэрлэлцэл зөрлөөний үрийг тарьжээ. Бахаан шүтлэг бол байдал өөр байлаа. Дэлхийн хүн амын төрөл бүрийн зөрчилж түнжин хагарах явдлаас ангижруулахын тулд ирсэн Бахаула бахан шүтлэг өөрөө эв нэгдэлгүүд тархаа боторхой байхыг зөвшөөрөөгүй юм. Тэрээр өөрийн сургаалын талаарх бүх асуудлаар бахаачууд Абдулхагаас удирдамж авах хэрэгтэй гэсэн баримт бичиг үлдээсэн юм. Гэрээсийн судар хэмээх энэ баримт бичиг бахаа шүтлэгийн альва бутарлаас аварсан билээ. Гэрээсийн судар Бахаулагийн дагалдагч нарын эв нэгдлийг хамгаалж чадсан боловч Абдулхагийн дүү Мухаммед Алигийн ата житөг төрүүлжээ. Бахаулагийн дүү Яхиягийн адил Мухаммед Али Абдулхагийн үед бахаачуудын дунд эв түнжингүй байдлыг үүсгэхийг оролжээ. Тэрээр мөн л Бахаулагийн хүүчэр шашныг толгойлох хэрэгтэй хэмээн бодож хөөцөлдөж байсан боловч түүний бүх чармайлт ямар ч үр дүнд хүрсэнгүй. Учир нь тэрээр Бахаулагийн зарилгийг дагаагүй тул Бурхны тодруулагчаас адис хүртэх холбоогоо тасалсан байв. Мухаммед Али нэгэн хүчрэг модноо салаасан хідэж хатж өгөрсөн ямар ч үр жимлэхүү мөчрлөгөө адил болсон байлаа. Тиймээс хатсан мөчрийн адил таслагдсан хаягджээ. Мухаммед Али бахаачуудын дунд хагарал үүсгэж чадаагүй тул үйл хэргийн дайснуудтай гар нийлж Абдулха хохироохыг оролдож байлаа. Тэрээр засгийн газрын албан түшмдийн санаа бодлыг Абдулхагийн эсрэг хандуул Абдулха олон хүмүүс өглөөр засгийн газрын эсрэг ухуулга явуулж байна гэж үтгэж байв. Абдулха Кармел болон Бабын бонхон барьж байх үед Мухаммед Али түүнийг цайз барьж байна гэж Туркийн засгийн газарт мэдээлэн өөр хилэнгийг нь төрүүлжээ. Засгийн газар ариун газар байдлыг тагнан судлуулахаар тусгай хэрэг хүмүүсийг явуулсан бөгөөд Мухаммед Али энэ хэсгийн ахлагчуулах нэгэн генералд хахуул өгсний улмаас Абдулхагийн тухай хурамч мэдээллүүд Туркийн засгийн газар тасралтгүй сууж байлаа. Энэ үеэр Абдулха амьдралынхаа үе мөч бүрийг үйл хэрэг зориулж байв. Түүний үзгэн дороо сундарч байсан гайхамшиг бичгүүд дэлхийн мянган бахаачуудад баяр жаргал онгод хайрлаж байлаа. Өөрийн ариун андан загтлуудаараа тэрээр шүтлгийнхээ замналд гიშгсэн алхаа бүрийг нь чиглүүл батжуулж байлаа.
Бичиг үсгийн ажлыг хийгээгүй үедээ тэрээр өвдсөн зовсон хүмүүс ядуусыг эргэн тойрч хайлан халамжилт тарчих хумс хитвчнээсээ бусад харамгүй тараадаг байсан бөгөөд багшийн гэрийн үүднээс хинч хизэж хоосон босдгүй байлаа. Эсрэг мэдүүлгийн мөрөөр байцаахаар ирсэн бүлэг Абдулха нэг их анхаарал тавьсангүй. Мухаммед Али нөгөө талаас тэдэнд долгонож бэлгсэлт хахуулдаж байлаа. Бүлгийг ахаж байсан генерал Абдулха хотын хаалганд дүүжлэн хэмээн занал хийжээ. Энэ нь багшийн дайснуудыг ихэд хөхүүлэн дэврүүлж, багшид хайртай хүмүүсийн сэтгэлийг ихээр шаналгаж байсан тул тэд Абдулхаг хожимдоогүй дээр ариун газраас явахыг гуйн шалж байсан боловч бурханд итгэл найдраа бүрэн даатгсан багш өчүүхэн санаа зовхгүй. Шорон бол надад эргчлөө. Шоронд хоригдох бол надад задгай өргөө. Дараа үхэлцэнгүй чанар надад алдралгаа адил. Зовлон зүдгөрөл надад бэлэг. Үхэл бол амьдрал гэжээ. Абдулхаг өөрийн биер дүүжлэхээр зэхэж байсан генерал ариун газраас явсныхаа дараа дайн далагдсан байна. Туркийн их гүрэн чудсангүй задар засгийн газар солигджээ. Бахадагийн гэрээсийг зөрчсөн Мухаммед Али ба түүний хамсаатнууд Абдулхаг хохирож бахаачуудыг бутраах хүсэлдээ ямар ч амжилт олсонгүй. Тэд олны доог шившиг болж ичгүүргүй төлөвлөгөөнд илэрчээ. Засгийн газар солигдсноор Абдулхаг хорионоос саяныг суллагдаж ингээд харгас хүн бэрхшээлийн дор Бахалагийн үйл хэрэгт үнчээр зүтгэсэн Абдулхаг эцгийнхээ зарыг бусад орнуудын хүн ардад түгээхээр аялал гаргаж хөлөө тавиулав. Өрөндийн бахаачид түүнийг Америк, Европоор аялахыг хүсэнд хэдий нас өндөр болж бие тэнхээнд төдийлөн сайн биш байсан ч Абдулхаг өгөөмрөөр тэдний урилгыг хүлээн авлаа. Өрөндөд аялж байхдаа Абдулхаг мянган хүнд бахаачдын тухай ярин танилцуулжээ. Заримдаа тэрээр өдөрт хит хитэн яриалыг хийдэг байв. Бахаачууд ч тэр, баха бус хүмүүс ч тэр Абдулхагийн гайхамшигт аль дүрийг сонсохын тулд алсхал газраас хөрөлцөн ирдэг байсан бөгөөд хаач явсан Абдулхаг өглөөнөөс өдөш ороо хүртэл үйл хэргийг завж хөлөөгүй эрүүл мэндэж хүл хайхралгүй түгээн дэлгэрүүлж байлаа. Америкт байсан Абдулхаг өрөндөх хамгийн анхны бахан мөрөглийн ордны тулгын чулууг тавьж өгчээ. Энэ мөрөглийн ордон одоо бурхны үйл хэргийн алдарт үйлчлэг үзэгсэнд ордон болон сүндрэлж байгаа билээ. Европ, Америкт хийсэн Абдулхагийн аялал гайхамшигт үр шимээ хайрлажээ. Олон орнд бахан шүлэг үндсээ тавьсан агаа тэнгэрт халихынхаа өмнө Абдулхаг сүсгнүүддээ шин зарыг бусад орнд түгээн дэлгэрүүлэхийг урайлан дуудсан байна. Багш 1921 оны 11-р сарын 28-нд ариун газар тэнгэрт тальжээ. Тэрээр одоо өөрийн бариулсан баабын бунхны хажуугийн өрөөнд мөнгөт нойрсож байгаа билээ. Абдулхаг бурхны шүтлэгийн тайлбарлагч Бахалагийн сургаалыг таниулагч өгөөд бахаачуудын хувьд Бахалагийн сургаалыг амьдралаа хэрэгжүүлсэн төгс төгөлдөр үлгэр жишээ байсан юм. Бахалаг түүнийг бурхны хоньсог гэж нэрлсэн санамсаргүй биш байсан ажгүй. Шоги Эфенди халамжлан тэтгэгч Абдулхаг бахаачуудын хувьд халамжт эцэг нь байв. Түүнийг насан өөд болоход дэлхийн бахаачуудын үнэнхүү уйтгарлан гашуудж байлаа. Абдулхагийн 30 жилийн удирдлагандор бахаачууд маш их дэвшлиг болж Бахалагийн сургаалд улам илүү үнзгэрчээ. Абдулхагын ертөнцийг орхин оцсон бахаачууд мэрэгэн халамжит эцгээс хагцсан өнчөрөхөд үйл хэргийн дайснууд нэг талаас гэрээсийг зөрчигчд нөгөө талаас яг энэ үеийн симхийг ашиглан өөрсдийн хорлон төлөвлөгөөгөө биелүүлэх цаг нэрлээ гэж олзуурхаж байлаа. Абдулхаг байхгүй учраас бахаачуудын эв нэгдлийг хэн ч хамгаалахгүй хэмээн тэд эндүрчээ. Энэ цаг үед үйл хэргийн эв нэгдэл бутрахыг бурхан хизээс зөвшөөрөхгүй гэдгийг ойлгохгүй байлаа. Абдулхаг Бахалагийн дагалдагчдын эв нэгдлийг хамгаалах арга замыг үлдээсэн билээ. Тэрээр Бахалагийн адил дэлхий дахны бахаачуудтай бат бөх гэрээсийг байгуулсан юм. Тэрээр хүсэл зориг ба гэрээслэл хэмээн гайхамшигт бичгийг үлдээж түүндээ өөрийн ачгүй Шоги Эфенди бурхны шүтлэгийн халамжит тэтгэгчээр томилсон байна. Абдулхаг насан өөд болоход бахаачууд хайрт эцгээсээ хагдсан боловч Шоги Эфенди тэдэнд жинхэнэ ах нь болсон юм.
Шоги Фенди Абдулхагийн буянд гэрүүл мэндэлжээ. Их нь Абдулхагийн охин байсан бөгөөд эцэг нь Баабын ойрын садан хүн байв. Абдулха Шоги Фендиг далайн ихэр давлгаан доттороос гялзах хамгийн гайхамшигт онцгой бөгөөд үнэлж явшгүй сувд эрдэнэ гэж нэрлэдэг байсан юм. Учир нь Шоги Фенди Бааб Бахавла гэр бүлүүдийн ураг төрөл болон нэгдсэн юм. Шоги Фенди Абдулхагийн шууд халамжинд ор өсөн бойжиж Абдулхаг тэнгэрт халихаас олон жилийн өмнө түүний агуу чанарын шинж тэмдгийг хүмүүс анзааран ажиж байсан боловч Абдулхаг түүнийг ямар суурьд бэлдэж байсныг хэн ч мэдээгүй байв. Нэгэн удаа Америкийн нэгэн баха багшид загтал бичиж Абдулхагийн үйл хэргийг түшин халамжлах заяатай нэгэн баг хүү байна гэсэн зөвгнөл айлдвар Библийн сударт байгаа зөв ойлгосон эсхийг асуужээ. Багш бээр харуулахдаа тэр эмэгтэй зөв. Адис нэгэн хөвгөн энэ хорвоод мэндэлсэн бөгөөд тэр хөвгөн утгагүй өөрийн гэрэлд өвцөөр их дэлхийг гэрэлтүүлнэ гэж айлджээ. Бас нэг өөр хүнд Абдулхаа хэлэхдээ тэр адист хүү Бурхны үйл хэргийг агуу өндөрлөгт хүргэнэ гэж айлдан баталсан байна. Хайрт багш өөрийн хүсэл ба гэрээслийг ийхүү бичих үед Шоги Фенди идэр насны залуу хүү байлаа. Бурхны үйл хэргийн халамжид тэтгэгч болохдоо тэрээр ердөө л 24 настай байсан боловч Бахавла түүнийг дэмжин ивэж байсан тул нас сүүдэр залуу байсан түүнд нөлөөлөөгүй юм. Абдулха Шоги Фендиг дэлхий дээр Бурхны шинж тэмдэг хэмээн нэрлэж түүний үгийг дагвал Бурхны үгийг дагсантай адил болно гэдэг байжээ. Шоги Фендигийн агуу суут мэрэгэн ухаан, оюун санааны удирдлага, Бахавлагийн зар бөмбөрцөг дэлхийн орон бүр түгэн тархсан юм. Абдулхаг насан өөд болохыг Шоги Фенди Английн Оксфордын их сургуульд суралцж байлаа. Түүний чин зүрхний хүсэл нь бүхий л амьдралынхаа туршид хайрт багшид үйлчилж перс араб хэлээр сургаал номыг уншиж чаддаггүй мянган сүсгнүүдэд зориулж баха шүтлгийн ариун сургаалуудыг англи хэл рүү орчуулж сурахыг эрмэлзэж байлаа. Абдулхагийн насан өөд болсон тухай мэдээ түүнд маш их хүн цочрол болж бүх бие нь муудаж өвчилжээ. Бит багшаасаа хаагцсан цохилтоос арай салж амжаагүй байхдаа тэрээр ариун газар руу явж тэнд очиод өөрийгөө Бурхны үйл хэргийг халамжлан тэтгэгч болох үнэхээр сүрдмээр агуу их үүрэг хариуцлагын нуруундаа өрөх болсноо мэдсэн юм. Гэвч Бурхан хэн нэгэнд үүрэг даалгахдаа хизээч хэрэгээс нь хэтэрсэн үүрэг даалгавар өгдөггүй бөгөөд үүргийг биелүүлэх хүч чадлыг бас хайрладаг ажээ. Олон 7 хоногийн турш мөргөл бясалгал үйлдсэний дараа Шоги Фенди амьдралынхаа агуу үйлсийг эхлэхэд бэлэн болжээ. Бурхан ч түүний үйл хэргийг дэмжин хөхүүлэх үйлстэй хийх алхам бүртэн Тэнгэрлэг цэцэн ухааныг хайрлаж байлаа. 36 жилийн турш тэтгэн халамжлах үүргэн биелүүлэхдээ Шоги Фенди үйл хэргийг өргөжлүүлэхээс өөр ямар ч бодол хүсэл байсангүй. Тэрээр өдөр шөнөгүй ажиллаж өөртөө амралт өгдөггүй байв. Түүний хувийн амьдрал маш энгийн байсан бөгөөд өдөрт нэгээс илүү хоол идэж байсан удаа маш ховор байсан бөгөөд том бага унтдаг байв. Үндсэн цагийг Бахавлагийн үйл хэргийн төлөө улам өсөн нэмэгдэж буй ажилдаа зориулдаг байлаа. Өдөр бүр хийж гүйцэтгэх ажлынх нь хэмжээг харсан хүмүүс зөвхөн Бурхны хүчээр л жирийн хүн ийм л их ажлыг өдрөөс өдөрт жилээс жил хийж чадах байсан гэдгийг ойлгодог. Абдулхагийн дараа өөрсдийн хор төлөвлөгөөгөө биелүүлэхийг найдаж байсан үйл хэргийн дайснууд Бахавлагийн шүтлэг одоо Шоги Фендигийн төмөр гараар хамгаалагдсан байхыг олж харжээ. Тэрээр дэлхийн бахаачуудыг Бахавлагийн дэлхийн эмх журмыг тогтоохын тулд хэрхэн хамтарч ажиллах Тэнгэрлэг төлөвлөгөөний бичгтээ дурдсан Абдулхагийн зааврыг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургаж байлаа. Насан өөд болохын хувьд бахаачуудад хандаж үтсэн Тэнгэрлэг төлөвлөгөөний бичгтээ Абдулха тэднийг үйл хэргийнхээ төлөө гэр орон 5 тухайгаар Бахавлагийн зарыг дэлхийн алс холын өнцөг булан бүрт хүрэхийг урайлан дуудаж энэ их агуу даалгаврыг биелүүлэхийн тулд бахаачуудыг олон жил сурган бэлтгэсэн ажээ. Шоги Фенди мөн бахаачуудыг орон нутгийн ба үндэсний чуулгаараа дамжин хэрхэн ажиллах талаар бас заан сургасан юм. Учир нь
Нэгдвэл би цогцох мэтээр ажил сурахаас нааш ямар ч үр дүнд хүрэх боломжгүй билээ. Тэд агуу даалгаврыг биелүүлэхэд бэлэн болсны дараа халамжит тэтгэгч тэднийг дэлхий даяар бахаалгын тугийг бөмбөрцгийн өнцөг булан бүрт мандуулахыг уриалан дууджээ. Түүний Тэнгэрлэг өдөрдмжийн дор 100 бахаачууд шүтлгийн дөлийг асан бүх хүмүүс Бурхны зарыг тараахын тулд алс холын арал нутаг дэвсгэрт очин суурьшжээ. Абдул-Хаг ертөнцийн мөнхсийг үзүүлэхэд бахан шүтлэг 35 орон тархсан байсан боловч халамжлан тэтгэгчийг амьд сэрүүн байх үед Бахавлагын зар Абдул-Хагийн Тэнгэрлэг төлөвлөгөөний бичиг дурдсан газруудыг оролцуулаад нийт 251 орнд дэлгэрч чадсан байна. Хүсэл зориг ба гэрээсэл бичгтээ Абдул-Ха бахаачуудын дэлхийн өнцөг булан бүрт шүтлгийн туг өндөрт амирхаас нааш нэг ч цаг мөч амралтгүйгээр үйл хэрэгээ үйлчлэхийг уриалан дуудсан байдаг. Бидний хайрт тэтгэгч бээр багшийн энэ хүсэл захиасыг амьдралынхаа эцсийн мөч хүртэл биелүүлж явсан бөгөөд 1957 оны 11-р сарын 4-нд Лондон хот руу ариун газар дэх бахан барилга байгууламжийг барих ажил хэрэгцээтэй материал худалдаж авахар явх үедээ нас эцэлсэн юм. Халамжлан тэтгэгч биднийг орхихдоо 36 жилийн турш цогцлон бүрдүүлсэн бахаачууд цааш нь хөгжүүлэн цэцэглүүлэх Бахавлагийн дайн дэлхийн шүтлгийн бат бөх үндэс суурийг үлдээсэн билээ. Үрд нойрсохоо өмнө хөлөг онгоцны чадварлаг Ахмад мэд хаашаа явах зам чиглэлийг мөн зааж өгч шаардлагатай бүх заавраа үлдээсэн учраас бид замаасаа хазайна гэж айх зүйлгүй юм. Түүний оюун санааны өдөрдмжин дор Бурхны энэхүү хөлөг өөрийн хүрэх газартаа хүрч чадах нь дамжиггүй. Амьд сэрүүндээ Шоги Фенди 10 жилийн төлөвлөгөөг боловсруулж уг төлөвлөгөөний дагуу дэлхийн бүх бахаачууд хамтран ажиллаж бахан шүтлэг үндэс суурьа тавиагүй байсан бөмбөрцгийн газар нутаг арлын орнуудад сургаалыг хүргэснээр уг төлөвлөгөө 1963 онд дууссан юм. Тэтгэгч өөрийн биеэр төлөвлөгөөний биелдэг өдөртөн чиглүүлсэн бөгөөд түүнийг таал төгсгөөс өмнө дэлхийд 4200 гаруй бахан төвүүд бий болж бахан ном зохиол 200 гаруй хил рүү орчуулагдсан байсан гэжээ. Ариун газар байрлах дэлхийн бахан төвд халамжлан тэтгэгчийн өдөрдмжин дор Шоги Фенди Бабын бунхны дээр маш үзэгсэнд барилгын зохицолбор мөн Бахавлагийн их бичмлүүд болон бусад нандин ариун зүйлүүдийг хадгалдаг олон улсын архивын барилга болсон сүндэрлэжээ. Эдгээр барилга ба түүний хүрээсэн үзэгсэн цэцэрлэг нь дэлхийн хамгийн гайхалтай сайхан дурсгал газрууд нэг бөгөөд жил бүр энд мянган хүн зочилдог юм. Шоги Фенди ерөнхий эрхлэгч хэмээн нэрлэгдсэн 27 Бурхны хэргийн моторыг томилж үйл хэргийг өмгөөлөн хамгаалж Бахавлагийн сургаалыг түгээх үүргийг даалгажээ. Тэтгэгчийн таал төгсгөд Бурхны хэргийн моторууд өөрсдийн дундаас 9 хүнийг сонгож тэр 9 хүн ариун газар дэлхийн төвийн ажлыг эрхлэх сахиулчаар үлдэж бусад моторууд нь дэлхий даяар тархан аялж 10 жилийн төлөвлөгөөг биелүүлэх хөлсөж зүтгэх болсон юм. 10 жилийн төлөвлөгөө 1963 онд дуусаж бахан шүтлгийн түүхэнд бас нэгэн шинэ шавыг тавьжээ. Бахавла өөрийн сургаалыг тунхагласнаар бүтэн 100-ны дараа Бурхны шууд өдөрдмжин дор бүх шийдвэртэй алдаа мадаггүй байх учиртай гэж Абдул-Хагийн альцсан олон улсын шударгасны ордон бахаачууд сонгосон юм. Энэ үйл явдлыг тэмдэглэхийн тулд дэлхийн бахаачууд 1963 оны 4-р сарын 28-наас 5 сарын 2-ны хооронд Лондон хотод нэгэн агуу сүрлэг баяр цэнгэлд хуран цугларчээ. Энэ наадам дэлхийн газар бүрээс 3200 гаруй хүн цуглаж энэ нь ёстой хүн төрөлхтний évнэглийн бэлэгдэл болж байлаа. Үе төмөн янзын үндэстэн үүсэл гаралтай олон төрлийн үндэсний хувьсраг ойсон хүмүүс үнэхээр Бахавлагийн үзэсгэлэн цэцэрлэгийг бүрдүүлж байна. Бахан дэлхийн конгресс хуран цугласан тэрхүү өнгөц цэцэрлэгт бидэнд олон ялалт амжилтыг бэлгэлсэн 10 жилийн оюун санааны давшилтын бий болгож өгсөн бидний хааш Шоги Фендигийн гэгэн дурсгал зориулж болох хамгийн нандин цэцгийн баглаа байсан бизээ. Тэтгэгчийн цуцалтгүй хүчин чармаалтын ачаар ертөнцийн бахаачууд Бурхны үйл хэргийн хөгжил дэвшлийн шинэ нэрмэн тиймхүү сайн бэлтгэгджээ. Абдул-Ха түүнийг хүүхэд байхад нь зөгнөж байсны дагуу
Шогийн Эфенди үнэнхүү Бурхны хэргийг агуу өндөрлөгт хүргэжээ. Зарим сургаал зарчмууд хүн төрөлхтний эвнэгдэл бахвала бидний хүн төрөлхтөн нэг юм гэж сургасан билээ. Бүх хүмүүс л нэг л Бурхны хүүхдүүд. Бид нэгэн Тэнгэрлэг эцгээ шүтдэг тул бүх хүмүүс л хүн төрөлхтөн хэмээн нэгэн гэр бүлийн гишүүд мэтэр ахан дүүгийн ёсоор бие биеэ хайрлах ёстой. Бахвала бидэнд эвнэгдлийн гэрэл гэгээг авчрахаас өмнө хүмүүс өөрсдийгөө бусдаас илүү гэж боддог байсан бөгөөд жишээлбэл цагаан арстан хүмүүс өөрсдийгөө хар хэмээн шар бор арстантай хүмүүсээс давуу гэж боддог бай. Бахвала энэ ёсыг халжээ. Хүн янз янзын арстайтай ялгаатай биш. Харин янз янзын төвчний боловсрал олсондоо ялгаатай байдаг. Олон өнгийн арстай хүмүүс цэцэрлэгийн өнгийн цэцгээс өөрсгөө шүү. Хэрвээ тэр цэцэрлэгийн цэцгүүд бүгд нэг өнгөтэй байсан бол цэцэрлэг маш уйтгартай. Нэг кивийн байх байсан биш гэж юу? Бахвала хэлэхдээ Бурхан бол өөрийн хонин сүргээ цагаан, бор, хараар нь ялгуулан үздэггүй малчин хүний адил гэсэн юм. Бурхан бид бүгдийг ямар өнгөтэй арьстай байна. Дэлхийн аль газраас ирснийг үл харгалзан энэ тэнцүү хайрладаг. Тэгвэл бид яагаад бие биедээ танихгүй гадны хүмүүс мэт хандах ёстой юм бэ? Дэлхийн олон орон бүрээс гаралтай ч гэсэн нэгэн гэр бүлийн гишүүд мэд амьдарцгаагаасаа хэмээн Бахвала өөрийн дагалдагчдын зүрхэнд хайрын галдуулыг бадраасан билээ. Өөрийн сургаалтаа тэрээр аяа хайрт хүмүүс минь ээ, эвнэгдлийн майхан босон сүндэрлдэг. Бие биенээ гадны хүмэд бүү зүгтэн та нар болбоос нэгэн модны жимс, нэгэн мөчрийн навчис юм шүү гэжээ. Гарын 5 хуруу мэд нэг бие цогцсон эрхтэн мэд байгтун. Үүдэл нээлтийн үзэг та нарт инхүү айлдаж байгаа буюу гэж бас тэрээр хэлжээ. Абдулхад бичгтээ Арвин гэгээн Бахвалагын сургаал донд дэлхийн хүн төрөлхтний эвнэгдэл бүх хүмүүс бол Бурхны хонин сүрэг юм. Бурхан өөрөө ачлалт хончин юм гэсэн сургаал буй. Тэрээр хончин өөрийн хонин сүргөө өсгөж тэднийг арчлан асрамжилж бүх хэрэгцээг нь хангаж өмгөөлөн хамгаалж бүх хондоо инэрл нэгүсэл үзүүлдэг. Хончин бэр бүх хондоо инэрэнгүй ханддаг нь эргэлзээгүй бөгөөд харанхуй мөнхөд нь боловсрал олгож балчир хүүхдийг нь нас бий гүйцэтэн сурган тэтгэж өвчин эмгэгт нэрвсдийг нь ангаах ёстой. Энд ямар ч үзэн ядалтай сэнэлцэл байх ёсгүй. Харин халамж дэмж тэдгээр харанхуй мөнхөг өвчин эмгэгтэй хүмүүсийг ангаан гэрэлгээрүүлэх ёстой гэжээ. Бүгдээр хүн төрөлхтний эвнэгдлийн төлөө инхүү мөргөцгөө. Бурхан минь өөрийн шадар зарснаар энэ санааг нэгтгэж өөрийн агуу том зорилгын утга учирыг тэдэнд тайлж хайрлаач. Шадар зарснаар таны зарлиг сургаалыг чанд сахиж дагаж мөрдөх болтугай. Бурхан минь тэдний үйл ажиллагааг дэмжиж таны үйл хэргийг өргөжлүүлэх үйлсэд тэдэнд хүч тэнхий хайрлаач. Бурхан минь шадар зарснараа өөрийн гэрэл сургаалаар өдөрдөн жиглүүл хайрын нэрлээр тэдэнд зориг өргүүлж хайрлана. Чухам таавал тэдний өмг төшиг эзэн хаан мөн билээ. Бахвала атгах сэжиг ялгарлан гадуурхах үзлээс ангижрахгүй. Үндэстэн яснаар арсны өнгөөр юм уу? Шашны харьяаллаар нь ялгарлан гадуурхах үзэл зэрэг бүх төрлийн атгах сэжиг мартагдах ёстой гэж Бахвала сургадаг. Хүмүүс атгах сэжгээсээ салхаас нааш дэлхийн дээр инх тайван тогтохгүй. Өнгөрсөн үед болж байсан дайн, дажин, аллах, хядлах, цусан, урсгалт бүхэн ямар нэгэн төрлийн атгах сэжиг үзлээс үүссэн байдаг. Хүмүүс өөрийн улс орны төлөө, өөрийн шашны төлөө байлдан тэмцэж, дэлхийд гайхамшигыг авчирч, сая төрөл нэгт хүмүүсээ өвхөл зовлонд учруулдаг шүү дээ. Абдулхан айлдахдаа хэрв атгах сэжиг үзэл дайсагналцал нь шашнаас болж байгаа бол шашин болбоос нөхөрл найрамлын үр үндэс байх ёстой. Эс чингээс ямар ч үр жимсээ хайрлахгүй гэдгийг мэддэггүй. Хэрв атгах сэжиг үзэл нь үндэстэн яснаар ялгарлах үзэл дээр үндэслэж байгаа бол
хүн төрлөختөн бол нэг л улс үндэстэн бүгд л Адамын модноос төрсөн гэдгийг санагтун. Адамын мод ганцхан бөгөөд бүхэл улс үндэстнүүд энэ модны мөчрүүд, харин хүмүүс бол энэ мөчрүүдийн навч цэцэг үр жимсэн юм. Тиймээс янз бүрийн улс үндэстнээр зааглан ялгуурлах явдал нь хүндрэлтний асар дар болж буй цус дайм байлдаан зөрчил тэмцэлд харанхуй бүдүүлэг байдал хувиа хичээсэн үзлээс шалтгаалan үүсдэг юм. Их хоронч үзэл дээр үндэстсэн ялгуурлах үзэл атгах сэжгийн тухай гэвэл энэ ч мөн туйлын арчаагүй харанхуй байдлаас гардаг. Учир нь дэлхийн ертөнцийн нэг л төрлөх нутаг үлээ. Хүн болгон энэ бөмбөрцөг дэлхийн хаанч амьдарч болно. Тиймээс чухам дэлхийн ертөнц бүхэлдээ хүний төрлөх газар юм. Хязгаарыг нь хүн л зохиосон билээ. Анх ертөнц бүтээгдэхэд энэ хэлэх заагийг бий болгох юм гэж төлөвлөөгүй. Европ бол нэг төв, Ази бол нэг төв, Австрали бол нэг төв, Африк бол нэгэн төв бөгөөд зарим хүмүүс өөрийн хувийн үзэл бодол хувиа хичээсэн хязгаарлагдмал үзлийнхээ үүднээс эдгээр төв болгоны хуваан задрааж тодорхой ямар нэгэн эсхийг өөрийн орон хэмээн үзжээ. Бурхан бол Франц, Германы дундуур нь ямар ч хязгаараар зааглаагүй. Энэ хоёр нь хамтдаа залгаа орших ёстой. Гэвчээхэн үед хувиа хичээгч хүмүүс өөрсдийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэхийн тулд хил хязгаар заагийг тогтоож өдрөөс өдөр тэнхүү зааг ялгаандаа улам ач холбогдол өгч эцэс сүлдээ энэ нь бие биенээ үзэн ядахтай ашиглах байдал цуст байлдаан совдог шунтгааллыг үүсгэжээ. Энэ маягаар л байх юм бол энэ нь эцэс төгсөлгүй үргэлжлэх ба их хоронч сэтгэлийн тухай үзэл баримтлал нь тодорхой нэгэн хязгаарлагдмал хүрээндээ хавчигцаар байсан цаг энэ үзэл баримтлал дэлхийн ертөнцийг сүрэлд хүргэнэ. Цэцэн мэргэн чин шудраг ухаалаг хүн бол эдгээр хий хоосон ялгаа заагийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Хязгаарласан газар нутаг бүрийг бид өөрийн төрлөх их нутаг хэмээн үзэж байна. Гэвч нэгэн хязгаарлал заагалсан нутаг дэвсгэр бус харин дэлхийн ертөнц бүхэлдээ бид бүхний их хөрөн болоо. Товчоор хэлвэл бид энэ газар дэлхийд мэдлэн хэсэгэн хугацаанд амьдраад эцэстээ эндээ л оршуулгаддаг тул энэ газар бол бидний мөнхийн булш юм. Энэ мөнхийн булшныхаа төлөө бид цус байлдаан хийж нэг нэгнийхээ урьж тасцж байх уу? Үгүй. Ингэж амьдрахад бурхан ч таалахгүй. Ер нь ямар ч саруул ухаантай хүн сайшаах нь үгүй үзээ. Тунгаагтун атестатгүй самтд ямар ч үнцрэг хэрүүл маргаанд оролцдоггүй. Бие биетэйгээ туйлын юм найрамдалтай. Эв зохицолдоотой хамтран амьдрна. Жишээлбэл дорн зүгийн тагтаа, өрөндийн тагтаа, хойд өмнө зүгийн тагтаанаар яг л нэгэн цагт нэгэн газар цуглах юм бол тэд тэр даруй бие биентэйгээ үг хэлээ олцсон хоорондоо эвтэй байна. Бүхэл адистад амьтад шууд ч мөн үүний адил байна. Харин зэрлэг аратан адгуусууд бол бие бие харангуйтал дайрч давшлан тэмцэлдэж бие бие урьж тасдах ба нэг газар тэд инх түүх амьдрах боломжгүй. Тэд эвсэн нийцхийн ёсыг мэдэхгүй. Тэмцэл өрсөлдөөн дурлагч харгас зэрлэг амьтад юм гэсэн байна. Үннийг эрэлхийлэхгүй. Христийн шашин гэр бүл төрсөн хүүхэд Христийн шашинтан болдог. Эцэг их нь лалын шашинтнууд байвал хүүхдүүд нь лалын шашинтан болж хиндүү шашинтны хүүхдүүд хиндүү шашинтан л байдаг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл ертөнцийн ихэнх хүмүүс эцэг эхийгээ дуурайн хуулбарладаг бөгөөд энэ сохор дуурайлт үргэлжлээд байвал хүмүүс нэгдэж чадахгүй. Тэд инхүү өөрсдийн ялгаанаас болж хоорондоо байлдана. Хүн болгон л өөрийгөө ялгаанаас болж хүн болгон л өөрийгөө үннийг олсон өөр бусдын буруу гэж үзнэ. Хэрвээ өөр үзэл үнэмшилтэй гэр бүл төрсөн бол одоо царын ганц үнэн зам гээд байгаагаасаа огт өөрөөр бодож сэтгэнэ гэж хүмүүс ховорхон болдог. Үнэн бол ганцхан гэж бахвалаа сургадаг. Хэрвээ ертөнцийн хүмүүс эцгийгээ дуурайхаа болж өөрсдийн биеэр үннийг ирж хайх юм бол бүгд нэг л дүгнэлтэнд хүрч улмаар нэгдэж чаднаа. Янз янзын хүмүүс гэдэг бол өөр гэрт амьдарч өнгөнгийн цонхоор нарыг хардаг хүүхдүүдийн адил байшин бүрийн цонх бусад байшингуудын цонхнуудаас өөр өнгөтэй тул ногоон шилний цаанаас нарыг харж байгаа хүүхэд нар ногоон гэж боддог байхад
Цэнхэр цонхоор харж байгаа хүүхэд нар цэнхэр гэж бодож, 3 дахь хүүхдийн цонхны шил улаан учир тэрээр нарыг улаан өнгөтэй гэж бодно. Энэ хүүхдүүд өөрсдийнх нь л үнэн гэж итгэж, нарны өнгөний тухай хоорондоо маргалдан хэрэлдэнэ. Харин тэд нарыг жижигхэн цонхоороо биш, харин байшингийн гадаа гарч харах юм бол бүгд нарны жинхэнэ өнгийг харж юуны ч төлөө зодолдох хэрэг гарахгүй болно. Бахавла хүмүүний өрсийг өв дээдсээс өвлөн авсан оромжноосоо гарч нарыг өнгийн цонхны цаанаас харахаа болохыг уриалан дуудаж байна. Учир нь бидний харж байгаа нар бол цорын ганц бөгөөд бүгд нүднээсээ өнгийн шилээ холдуулах юм бол нарны жинхэнэ үнэн өнгийг олж харна шүү. Эцэг өвгүүд маань олон үеийн турш ингэж итгэдэг байсан юм бол ямар ч учир шалтгаангүйгээр тодорхой нэгэн итгэл үнэмшил дагахын оронд бид юу гэж бодож итгэж байна гэдгээ тунгаан бодохыг Бурхан биднээс хүсэж байна. Хэрв бид өөрсдөө үннийг эрен хайх юм бол үнэн бол нэг гэдгийг ойлгоно. Энэ үнэн биднийг нэгтгэж өнгөрсөн үед байсан бидний хоорондын ялгаа зөрчлийг мартагдуулна. Абдул Бахар хэлэхдээ Бурханы тодруулагч нарын тэнгэрлэг шашин шүтлэгтнүүд нэг нь ёс жаяг нэр өөр боловч ухтаа нэг л юм. Гэрэл ямар өдрийн одноос сацрахаас үл хамааран хүн гэрэлд хайртай байх ёстой. Ямар хөрсөн дургаж байгаагаас үл хамааран хүн сарнаа цэцгийг хайрлах ёстой. Тэрээр ямар үүсэл гаралтайгаас нь үл хамааран үннийг эрэлхийлэгч байх ёстой. Дэнлүүн дасал болох нь гэрэлт хайртайгийн нэр биш. Газар шороонд дасал болох нь зүйтэй бус. Уг хөрснөөс ургах сарнаа цэцгийн таалан таашаах нь зүйтэй. Модонд үнэнч байх нь ашиггүй. Харин үр жимсийг нь арчлан хайрлах нь өрөг өөчтэй. Ямар модонд ургаж хаанаас олдсон хамаагүй тансаг амттай жимсийг таашаан амтлах ёстой. Хиний амнаас унснаас нь үл хамааран үнэн үгийг сайшаа нэмжих ёстой. Ямар судар номон сийлэгдснээс нь үл хамааран туйлын үнэн хүлээн зөвшөөрөх ёстой. Би датгах сэжиг үзлийг барьваас дутагдал гачигдал харанхуй бүдүүлэг байдлын их үүсвэр болно. Шашин үлдсэн үндэстэн янз бүрийн арстан хоорондын тэмцэл нь бүгд үл ойлголцлоос бий болдог. Хэрвээ бид суур үндэс зарчмыг нээн илрүүлэхийн тулд шашныг судлах хаваас тэд хоорондоо нийцэн уялддаг гэдгийг ойлгох болно. Учир нь тэдний суур үндэс болсон бодит байдал нь олон биш нэг л юм. Энэ арга замаар дэлхийн шашнууд эвлэрэлд хүрч чадна гэжээ. Бас нэг өөр газар Абдул Бахар айлдахдаа хүн төрлөختөн бүхэлдээ бусдыг сохроор дуурайх явдал бодит бус байдалд умбсан энэ харамсалтайч. Тэнгэрлэг шашны үнэн ямагт нэг байсан билээ. Суур бодит чанарыг мухар сүсэг халахалж, дэлхий харанхуйлж, шашны гэрлэгээ бүдэг байна. Энэ харанхуй нь ялгаа зөрөлдөөнд хүргэж, зан үйл ёслол, дом номлол олширч, улмаар шашны тогтолцооны хооронд зөрөлдөөн үүсчээ. Гэвч шашин бол бас хүн төрлөختний эвнэгдлийн төлөө байдаг. Үнэн шашин бол хүмүүсийн хоорондын хар ивэл зөвшөлтслийн их үүсвэр бөгөөд хүнд буйнд бурханлаг зан чанаруудыг төлөвшүүлэхийн үндэс юм. Гэвч хүмүүс худлах хуурмаг зүйлс бусдыг сохроор дагах байдлаасаа бат бэх зууран эвнэгдлийг тогтоогч бодит үннийг үл ойшооно. Чухам ийм учраас тэд шашны гэрэл туяаг мэдэрч чадахгүй. Эцэг өвгдөөс өвлөж авсан мухар сүсгээ дагсаар байна. Энэ нь маш ихэд давмгайлж улмаар тэд тэнгэрлэг үннийг ариун гэрлийг унтрааж сохор дуурайлт дэмэд төсөөллийн харанхуй сууж байна. Амьдрал хайрлах ёстой байсан үхэлд хүргэж эрдэм эдгийн гэрчлэл болох ёстой байсан харанхуй мөнхийн нотлогоо болж хүнийг агуу их өндөрлөгт өргөх хүчин зүйл болох байсан нь түүний завхрал уруудалтын шалтгаан болов. Тиймээс шашинтны вантуу сааж маажмаар нарийсан харанхуйлж материалист шин мандал өргөсөн тэлжээ. Учир нь шашинтан хүн дуурайлт хуурамч байдалд автснаар ариун гэгэн шашны бодит чанарыг огоорон үл ойшоож байгаа юм.
Нар жаргахад сарсан багвахаа нисэх цаг болдог. Тэд шөнийн амтд учир нар жарган гутал гарч ирдэг. Тэгвэл шашны гэрэл хийгээ харанхуйлахад шөнийн сарсан багвахаа мэд материалистууд гарч ирнэ. Шашны уруудалт бол тэдний идэвхждэг цаг үе. Тэд дэлхийг харанхуйлж үл бүрхтэн сүүдэр газрыг хайна. Ариун гигэн бахавлаад орон зүгээс залран ирсэн билээ. Нарны алдар мэд тэрээр дэлхий залран буусан бөгөөд тэнгэрлэг шашны бодит чанарыг тусгаж хуулан дуурайхыг харанхуй гэрэлтүүлж шин сургаалын үндсийг тавьж дэлхийн ертөнцийг амьдруулсан юм. Бахавлагын анхны сургаал бол бодит үннийг судлах явдал бүлгөө. Хүн бусдыг хуулбарлан дуурайх явдал, энгийн уламжлалт хэлбэрийг хит мөрдөх явдлаар таягдан хайж үнэн байдлыг эрэлхийлэх ёстой. ертөнцийг улс үндэстнүүд үнний оронд хуулан дуурайх явдлаа даган мөрдөх юм бол дуурайх зүйл олон янз байдаг тул итгэл үнэмшлийн зөрчил тэмцэл дайнд хүрнэ. Бусдыг сохроор дагах явдал оршсоор байгаа цагт дэлхийн хүн төрлөختн нэгдэх боломжгүй хэвээр байна. Чухам. Ийм учраас бид гэрэл гэгээнээс үүл манан харанхуйг замхруулахын тулд бодит үннийг судлах хэрэгтэй. Бодит үнэн бол ганц бөгөөд хуваагдашгүй юм. Хэрв ертөнцийн улс үндэстнүүд бодит байдлыг судлах хаваас тэд зөвшөлтсөлт хүрэн эв нэгдэлтэй болно. Олон хүмүүс ба шашны бүлэглэлүүд үнэн бодитыг Бахавлагын өдөрдөм сургаалаас ирсээр иржээ. Тэд ингэснээр эв нэгдэлтэй болж одоо эвийн хайр ивэлтэй амьдарч байхаагаад тэдний дунд дайсагналцал тэмцлийн өчүүхэн жуулмар байха болсон байна гэж хэлжээ. Дайн дэлхийн хил. Энэ ертөнцийн дээр байгаа үл ойлголцох ярдлын нэг шалтгаан бол хүмүүс бие биенийхээ хилийг ойлгодгүй явдал юм. Орон бүр өөрийн гэсэн хилтэй бөгөөд хүн харийн нэгэн газар очиход танихгүй хүйтэн хүндийн хүмүүсийн дунд орсон мэт санагддаг. Бахавла ертөнцийн бүх хүмүүсийг нэгтгэн тэдний нэг л гэр бүлийн гишүүд мэт болохоор ирсэн билээ. Өөрийн нэг хуулиндаа тэрээр дэлхийн газар бүрт нэгэн түгээмэл хилийг зааж ингэснээр хүн болгон өөрийн төрлөг хилээс гадна тэр хилийг сурна гэж айлдсан байдаг. Ингэснээр хүмүүс хаан ч явсан гэртээ байгаа юм шиг байж бүгд бие биеэ сайн ойлгох болно. Хэлний ялгаан заримдаа үл ойлголцолд хүргэж болзошгүй байдаг. Бидний бүтээгчийн нэрийг жишээ болгон авч үзье. Хинди хэлэнд түүнийг инвара, араб хэлээр аллах, англиар God гэж байна. Боловсралгүй хүмүүс бурхан бол инвара юм уу? Аллахаас өөр гэж бодон эдгээр янз янзын нэрнийхээ төлөө байлддаг. Хэрвээ бүх хүмүүс нэг дайн дэлхийн түгээмэл хэлээр ярьж чаддаг болох юм бол тэд бүгд нэг л бүтээгчийн тухай ярьдгаа ойлгоно. Энэ нь тэдний дундаас үл ойлголцох байдлыг арилгаж чадна. Хүмүүс нэг түгээмэл хэл мэдэхгүй. Бахаачууд одоо хүртэл Бахавлагын сургаалыг дэлхийн 318 хэл рүү орчуулсан юм. Дайн дэлхийн хэл бий болсон цагт Бахавлагын сургаалыг янз янзын хүмүүс түгээхэд илүү дөхөмтэй болж хүмүүр бурхны тодруулагчийн ариун бичмлүүдийг тэр хэл дээр уншиж чаддаг болно. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн тэгшэр Тагтааны хоёр жигүүрийн нэгийг нь тасалчих юм бол үлдсэн далавч нь хичнээн хүчтэй байсан ч шувуу хоёр далавчтай төрсний учир юу билээ хизээч нисэж чадахгүй. Абдулбха хэлэхдээ хүн төрлөختөн болбоос эмэгтэй эрэгтэй хүн гэсэн хоёр жигүүртэй шувуу юм. Хоёр далавч нь хоёул хүчтэй. Хамтын нэгэн хүч чадлыг агуулаагүй бол уг шувуу тэнгэр хурмастад дүүлэн нисэж чадахгүй гэжээ. Тэрээр мөн хэлэхдээ Бурхан амьд бүхний хос хосоор бүтээсэн. Хүн амьтан ургамал бүгд эрэм, хүүстэй ба тэд туйлын тэгш хэрэгтэй юм. Ургамлын амьд хэдийгээр үр жимс боловсруулдаг мод нь үр жимсгүй модноос давуу гэж хэлж болох боловч эрэм ургамал байх ба энэ хоёр нь тэгш хэрэгтэй бөгөөд өөрийн ургамлын төрлийн гоо үзэмжээс тэнцүү хувийг эзэмшдэг. Амьтны амьд чалгаагүй эрэм хүүс тэгш хэрэгтэй байдаг бөгөөд өөрийн төрлийн давуу талыг тэнцүү эзэмшдэг. Эрэм хүүс аль нь ч бие биесээ дээгүр гэж хэлэх аргагүйг ургамлын ба амьтны амьгаас бид харна. Хүмүүний ертөнцид эм хүүснийг эрээс доогуурт үзэж ижил тэгш ирэх дарах олгоогүй хэвээр байна.
эл байдал байглаас урган гарч байгаа бус харин боловсролын ялгаанаас болж байгаа хэрэг юм. Бурхан Тэнгэрийн мэл мэд бол ийм ялгаа үгүй бөгөөд нэг хүйс нь нөгөөгөөс давуу байх эрх мэдлийг Бурханаас хүртсэн мэтэр нөгөөгийнхээ эрх дарахыг ойшоохгүй болно гэж үү. Бурхан Тэнгэр бидний хүн болгон бүтээхдээ эрэгтэй эмэгтэй гэж ялган гадуурхаагүй юм. Үр хүүхдтэй хайртай халамжтай эцэг хүүнч тэр охинч тэр хоёул тэгш сайхан санагддаг үсттэй. Авдуулахаа хэлэхдээ эрэгтэйчүүд эмэгтэйчүүд нь хоёулаа хүн төрлөختний хэсэг бөгөөд Тэнгэрлэг төлөвлөгөөнд нэг нь нөгөөгөө нөхөн амьдардаг тул Бурхны өмнө тэгш тэнцүү юм. Тэд харин юугаараа ялгагдах гэвэл ажил үйлсийнхээ ариун цагаан чанар буян ачлалаараа ялгагдана. Учир нь оюун санааныхаа буйнаар Бурхан Тэнгэрт хамгийн их ойртсон нь Бурхны өмнө илүү сайшаагдана гэдэг үлээ. Бурхны хишиг ивэл эрэгтэй эмэгтэй аль алинд нь хүрдэг тул бид тэдний хооронд ямар ч ялгаа гаргах ёсгүй. Эрэгтэй хүний нийгэмдээ үүрэг эрэгтэй эмэгтэй хүнийхээс өөр байх боловч эрэгт дарах нь тэгш тэнцүү байх ёстой. Эмэгтэй хүний авьяас чадвар эрэгтэй хүнийхээс хомс хэмээн бид үзэж болохгүй. Өнгөрсөн үед эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн адил боловсрал олох боломжоор хангагдаагүй байсан тул тэд адил хэмжээний авьяас чадварыг хөгжүүлж чадаагүй байж болох юм. Жилбэр бахаачууд удирдах чуулгуудаа сонгохдоо хамгийн үнэн чадварлаг хүмүүсийг өөрсдийн дундаа сонгодог агаар. Ингэхдээ эрэгтэй эмэгтэйчүүдийн хооронд ямар ч ялгаа гаргадаггүй. Бурхан хүний зүрх сэтгэл, зан чанарыг л хардгаас биш, хүйсийг харгалздаггүй гэдгийг бид ямаг санаж явах хэрэгтэй. Авдуулахаа хэлэхдээ ариун цагаан бодол санаатай, өндөр боловсрал мэдлэгтэй, шинжлэх ухаанд гаргуун амжилт олсон, хүн төрлөختний сайн сайхны төлөө үлэм зүйлс бүтээсэн хүн, эрэгтэй, эмэгтэй, цагаан арстай ч бай, өнгөт арстан ч бай, бүрэн эрхийг эдэлж хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Үүнээсээр ялгаа зөрөө гэж байхгүй гэсэн байна. Бүх нийтийн боловсрал. Бахуулагийн нэгэн сургаал бол хүү охин хинч бай, хүүхэд бүр боловсрал олох ёстой гэсэн сургаал билээ. Эцэг их нь хүүхдийнхээ боловсролын үл хайхан алгуурлах юм бол Бурхны өмнө хариуцлага хүлээх ёстой. Бахуулагийн зарлиг гэвээс эцэг хүн бүр хүүхдүүддээ уншиж бичгтэн сургах ёстой хэмээн зарлиг болсгүй. Хэм боловч баян мөртлөө энэ зарлиг лөндөн үл хайхарсан бол шударгасны ордны итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс хүүхдүүдийнх нь боловсрал шаардлагатай хэмжээний хөрөнгийг түүнээс нэг хэмжлээсгүй. Эсрэг тохиолдолд хэрвээ эцэг их нь ингэж чадахгүй бол шударгасны ордонд энэ асуудлыг шийдэх үүрэг оноогдно. Бид үнэнхүү түүнийг ядуу зүдүү зов зүдэрсний халамжлан тэтгэх газар болгосон болоо. Өөрийн болон өрөөлийн хүүхдийг сурган боловсрал олгосон хэн боловч миний хүүхдүүдэд боловсрал олгосонтой адил буюу. Тиймээс бахаачуудын хувьд хүүхдийн боловсрал нь албан ёсны хууль байдаг. Хэрвээ эцэг их нь хөрөнгө чинээтэй мөртлөө хүүхдэд боловсрал олгохгүй байвал оюун санааны зөвлөл эцэг эхээс нь хүүхдтэй боловсрал олгохыг шаардах хэрэгтэй. Гэхдээ эцэг их нь ядуугийн улмаас хүүхдийнхээ боловсралд анхаарал тавьж чадахгүй бол оюун санааны зөвлөл нийгэмлэгийн хөрөнгөөр уг хүүхдэд боловсрал олгох боломжийг хангаж өгнө. Хүүхдийн боловсрал гэдэг бол ариун нандин үүрэг даалгавар юм гэж Бахаулагийн сургаал бидэнд хэлж байна. Өөрийн болон өрөөлийн хүүхдийг сурган боловсрал олгосон хэн боловч миний хүүхдүүдэд боловсрал олгосонтой адил буюу. Тэгэхээр Бахаулагийн хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх нь бидний онцгой эрх дарах агуу хишиг заяа бус гэж үү. Бид өөрийн хүүхдийг юм уу? Өрөөлийн хэний ч хүүхдийг сурган хүмүүжүүлэх юм бол энэхүү ач хиш хийх хүртэж чаднаа. Хүүхдүүд маань хонь малаа бэлчээрлүүлнэ гэдэл гэр орны их ажилтай тул сургууль сурах завгүй гэж бид хэлж болохгүй. Хонь мал аасгөх тариалангийн талбай дээр ажиллах нь Бурхны зарлиг биш. Харин боловсрал олох нь Бурхны зарлиг лүндэн мөн гэдгийг сайн санаж байх хэрэгтэй. Энэ зарлигийн үл дагаваас
бид хожимхой нь хариуцлага хүлээх болно. Үүний нэгэн адил бид манайх охинтой охин хүүхдэд ямар ч боловсрал хэрэггүй гэж хэлж болохгүй. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүд их тэгш хэрэгтэй боловч хэрвээ охин хүү хоёрын зөвхөн нэг нь боловсрал олох болцоотой бол эхэлж охиныг сургууль сурах хэрэгтэй. Учир нь охид өсөж том болоод их болно. Боловсралтай хүн хүүхдээ сайн хүмүүжүүлнэ гэж Абдул-Баха хэлсэн байдаг. Гэхдээ боловсрал гэдэг нь зөвхөн уншиж бичих сурахын нэр биш гэж Бахаулаа хэлсэн. Хүүхдийг хүн төрөлхтний тусын тулд үйлчлэх тийм үзэл санаагаар хүмүүжүүлэх ёстой. Өнөө үед дэлхийн янз бүрийн оронд хүүхдүүдийг хүмүүжүүлэхдээ зөвхөн өөрийн эх орныг хайрлаж, бусад орныг үзен ядах хүслээр хүмүүжүүлж байна. Тэд Герман, Араб, эсвэл Хятад хүн болж төрснөөрөө бардан байхыг сурч өөрсдийнх нь үндэстэн шашин юм уу давхарган дэлхий дээр хамгийн сайн гэсэн үзлээр өсөн бойжж байна. Бахан шүтлгийн үүднээс авч үзвэл ингэж хүмүүжүүлэх нь буруу юм. Боловсролын зорилго нь дэлхийн ертөнцийн нэг л улс орн хүн төрлөختөн бол түүний иргэд юм гэдэгт бат итгэдэг. Дэлхийн ертөнцийн сайн сайхны байдлын төлөө хайр хичээл зүтгэлөө зориулах тийм хүмүүсийг хүмүүжүүлэх явдал юм. Хэрв хүмүүс боловсролын энэхүү аргыг хэрэглэж чадах юм бол нэг л үеийн дараа хүн төрлөختний эв нэгдэл тогтож чаднаа. Бахаулаа мөн хэлэхдээ сургууль соёлын газрууд нь хамгийн түрүүнд хүүхдүүдэд шашны зарчмыг зааж сургах хэрэгтэй. Тэгвээс Бурхны судруудад альцсан шагналт болон шийтгэлийн тухай сургаал тэднийг буруу зөрүү үйлдэл хийхээс сэрэмжлүүлдэг. Бурхны зарлиг айл дүүрийн өмсгөлөөр бие чимэгтэн туслана. Гэхдээ ингэж сурган хүмүүжүүлэхдээ мухарч сүсэг хэд даврангуй үзэл хүрэхээс зайлсхийж хүүхэд тус болохоос хор болохгүй байх тийм хэмжээнд сургах хэрэгтэй гэжээ. Энэ нь Бурхны тодруулагч нарын заа сургасан оюун санааны үндэс нь зарчмууд нь боловсролын альва тогтолцооны үндэс суурь байх ёстой гэсэн үг юм. Гагцхүү оюун санааны гэгэрлийн замаар хүн амьдралаа аз жаргалыг олно. Яагаад гэвэл энэ замаар хүмүүс бусдын тухай ямар ч атгах сэжиг ялгарлан гадуурх үзлээс чөлөөтэй амьдарч ирээдүйн тухай итгэл найдвар дүүрэн байж чаднаа. Боловсрал бидний мухарч зүсэг бусдыг ялгарлах гадуурхах үзэл болон эдийн үзлийн чөдрөөс чөлөөлөх ёстой. Абдул-Баха бичгтээ ариун гэгэн Бахаулагийн нэгэн сургаал бол хүн туйлын хүчний замаар байгаль ертөнцийн хамаарлаас өөрийгөө чөлөөлөх хүний эрх чөлөөний тухай сургаал юм. Учир нь амь зуухын төлөө тэмцэх нь байгалийн нэгэн хууль тул байгалийн хууль захирагдаад байсан цагт адгуусан амьтнаас өөрсдөө байна. Амь зуухын төлөө тэмцэх энэ асуудал нь бүхэл үеийн самууны ундраг байдаг бөгөөд хамгийн хүнд хэцүү бэрхшээл юм аа. Бахаулагийн хэлснээр боловсрол бол хүний жигүүр агаад түүний хөгжил дэвшлийн шат мөн. Боловсрол олох нь хүн бүрийн үүрэг бөгөөд гэхдээ үгээр эхэлж үгээр төгсдөг тийм эрдэм мэдлэг ухаан биш. Харин хүн төрлөختөнд өр өгөөж өгөх тийм эрдэм ухааны мэдлэгийг олох хэрэгтэй юм. Шинжлэх ухаан урлагийн мэдлэгийг эзэмшигчдэн дэлхийн хүмүүсийн дунд агуу үргийг гүйцэтгэх нь үнэндээ ч хүний жинхэнэ баялаг нь мэдлэгтэй оршдоо. Эрдэм гэдэг нь хүний алдар, гавьяа, сайн сайхан хангалуун байдал, баяр багтал, аз жаргалын нэр юм гэсэн байдаг.